За сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү гайхалтай бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргье. За хамт хоороо мэдчилж байна. Та бүхэнтэйгээ ойрд удаан хугацаанд уулзчихсангүй. Өнөөдрөөс эхлээд ингээд бичлэгүүдэд ойрхон зайтай оруулахыг хичээх боллоо. За өнөөдрийн уншлагаар ерөнхийдөө хосын харилцааны талаар, хайр дурлалын талаар манай хосуудын маань хайр дурлалтай байгаа хүмүүсийн маань харилцаанд яг одоо ямар асуудал тулгараад байгаа. За тэр асуудлын цаана байгаа яг жинхэнэ шалтгаан нь юу вэ гэдгийг хамтдаа харах юм гоё уншлага өнөөдөр хийх гэж байна. За тэгэхээр бидний амьдралд одоо хосын харилцаанд зөндөө олон асуудлууд тулгарч идэг тий. Ерөнхийдөө одоо хамт байгаа хүмүүс маань яагаад өрчлөгдчихв тий, гинт яагаад хүүтэн болчихв. Би энэ хосын харилцаанд одоо ямар нэгэн асуудалтай байна уу? Тий, надад асуудал байна уу? Тэр хүнд асуудал байна уу? Би яг юу буруу хийсэн юм бол тий? Тэр хүн яг ямар алдаа гаргаад байна гэх мэт. Ерөнхийдөө энэ харилцаа яг цаашаага яаж өрнөж явах юм бэ гэсэн одоо ийм айгүй олон асуудлуудтай бид нөр үргэлж тулгарч идэг тий. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ харилцаагаа бид нэр ингээд хараад үнэхээр ингээд одоо асуудалтай ингээл гадна талдаа биднэрт ингээл асуудалтай байгаад байгаа боловч яг тэр цаана бидний ойлгодоогүй, бидний олж хараагүй ямар өнцөг байсан юм бэ? Тэ? Тэр цаана ямар хилэгдээгүй үгс байв, ямар айдас гомдол энэ харилцаанд байсан юм бэ гэдгийг өнөөдрийн уншлагаар ерөөхдөө тодруулж өгөх болно. Тэгэхээр энэ уншлага бол бидний харилцаандаа ойлгож чадаагүй, зөв өнцгөөс харж чадаагүй ч юм уу те, иймэрхүү ямар асуудлууд байна, харилцаандаа ямар асуудлыг засах хэрэгтэй байсан бэ гэдэг талаар ийм гоё уншлага хийх гэж байгаа. За тэгэхээр та бүгд минь уншлагатайгаа хамт байгаарай. За одоо сэдвүүдийн талаар би танилцуулъя. Мэдээж энергийн шалгалт хийгдэнэ. За тэгээд түүний араас та хоёрын одоо харилцаанд ямар асуудал байгаа, тэр асуудлын гол үндэс нь юу юм бэ гэдэг талаар картууд татна. За түүний дараа тэр хүний дотор яг юу мэдрэгдэж байгаа вэ гэдгийг татнаа. За бичлэг маань мөн нэмэлт хэсэгтэй байгаа. За нэмэлт хэсэгт болохоор та энэ харилцаанд яг юу ойлгох хэрэгтэй вэ? Тэ? За тэгээд мөн хосын харилцааны та хоёрын хосын харилцааны ирээдүй ямар байгаа вэ? За тэгээд энэ харилцаан дээр чинь орчлон хорвоо ертөнцөөс танд өгж байгаа ямар зөвлөгөө өгж байна вэ гэсэн маш сонирхолтой картуудыг би татах байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ бол ерөнхий уншлага шүү манайхаа. Энэ ерөнхий уншлага учраас танд таарж байгаа яг одоо тантай нийцж байгаа зүрхэнд чинь илүү ойр мэдрэгдэж байгаа мэдээллийг л өөртөө хүлээж аваарай. Тохирохгүй мэдээлэл, тохирохгүй хэсэг байх юм бол тэрийг үлдээчиж болно. Тэгэхээр манайхаа авах гэхийн ухаанаар хандаарай. За тэгээд одоо сайхан гүнзгий амьсгаа аваад сэтгэлээ тайвшруулад зурагт байгаа 3 дүрсээс 3 хүзрөөс аль нэгийг нь өөрт хамгийн их татагдж байгаа, таалагдж байгаа аль нэг хүзрийг сонгоорой. За тэгээ манайхаа subscribe дарахаа бити мартаарай. За манай нэгдүгээр группийн маань уншлагатай тавтаа морил. Манай нэгдүгээр группийн The Emperor гэсэн хүзрнөөс сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За тэгэхээр ерөнхийдөө манай нэгдүгээр группийнхний хосын харилцаа нэг юм одоо гатнаас айгүй юм хүчтэй, бүх зүйл зүгээр харагдаад байгаа боловч дотор айгүй юм дарагдсан мэдрэмжтэй байна гэж харагдаж байна. Ерөнхийдөө нийт 6-аараа яалтчгүй энэ хосын харилцаанд би биендээ одоо мэдрэмжээ бүрэн тайлбарлаж чадахгүй, хэлэгдээгүй, одоо хэлж чадаагүй, хэлж чадахгүй байгаа өгнөд байна гэж харагдаад байна нийт 6-аараа. За тэгэхээр энергийн шалгалтаар маань 3 аяга болон The Womb гэсэн архетип гарч ирсэн. За тэгэхээр маш сонирхолтой хүзрүүд гарч ирлээ гэж ерөөхдөө бол харагдаж байна. За тэгэхээр юу гэж хэлээд байгаа юм гэхээр ингээд нэг юм та хоёрын харилцаа нь шүү дээ. Ингээд нэг талдаа ингээд би биендээ айгүй хайртай, би биендээ ингээд таталцал айгүй өндөртэй хамт байх хүсэл байдаг хэрнээ
нөгөө талдаа ингээд одоо шууд тэр хайртай байгаа сэтгэлээ би биендээ илэрхийлж чадахгүй нэг юм би биендээ нэг юм би бинээс нэг юм хамгаалт авсан байгаа харагдаад байгаа байхгүй юу? Нэг юм энэ харилцаанд хоёрын харилцаанд юм аюулгүй мэдрэмж айгүй чухал байна гэж харагдаад байна. Би биенээс айгүй баталгаа үсээд байгаа ч юм шиг тийм. За ерөөдөө Emperor хүзэр маань бол өөрөө айгүй бардам зантай харилцаан дээр бол эготой за одоо дотроо яг юу мэдэрж байгаа хайртай бол хайртай гэдэг сэтгэлээ илэрхийлж чадахгүй зүгээр ингээд нэг юм хүчтэй одоо хаан хүний дүр үзүүлээд байгаа юм энерги байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та хоёрын хосын харилцаанд чи юм уу эсвэл танаа хосын хүн нөгөө хүн чинь ерөөсөө ингэж сул дорой харагдахгүй тулд би энэ дотроо бодож байгаа сэтгэлээ гой сайхан зүйл мэдэрж байгаа зүйлээ чамд ил гаргаж чадахгүй гэсэн байр суурьтай харагдаад байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол айгүй юм зүрүүд бардам тэ одоо дотроо уг нь бол ингээл энэ бит хоёрын харилцаа ингээл бит хоёрын хайр дурлал гэж бодож байгаа хэрнээ тэрийг ил гаргаж чадахгүй байгаа л энэ нэрийг ажиглагдаад байна гэсэн үг. За тэгээд 3 аяг гарч ирсэн. 3 аяг дээр бол энэ харилцаа анх айгүй юм хөнгөн аз жаргалтай байсан тэ анх эхлэхдээ ингээд айгүй гоё аз жаргалтай хөнгөн нэр иргэлсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ингээд та хоёр хамт байхдаа айгүй хоорондоо ярилцдаг юм дотн мэдрэмжтэй байдаг юм хосод байгаа байхгүй юу. Айгүй юм баяр баясгалантай нээлтэл ингээл хамаг юм ярьдаг байсан. Тэ одоо найзууд шиг юм шиг ингээд одоо хайртай хүнээсээ гадна ингээд хамгийн ойр дотны хүнтэйгээ ярилцж байгаа юм шиг тэр мэдрэмжийг би биэндээ төрүүлдэг байсан байгаа байхгүй юу. Гэтэл одоо болол юу мэдрэгдээд байгаа юм гэхээр ерөөсөө өмнө нь тэгж гоё ярилцдаг байсан хэрнээ одоо бол ингээд нэг юм асуудлаа ярилцахгүй өнгөрөөдөг болцсон байгаа харагдаад байна. Ингээд зарим одоо хамт байгаа хүмүүсийн маань биш дээ энерги дээр хамт байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ ингээд би биэндээ гомдол тээцсэн айгүй эмзэг болцсон байгаа харагдаад байгаа хгүй харилцаа. Эсвэл зарим нь бүр тустаач байж магадгүй. За юу тэгээд Devon бас гарч ирсэн archetype. За тэгэхээр Womb дээр болохоор энэ одоо нэг юм аюулгүй орон зай гэж надад шууд уншигдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ хосын харилцаанд байгаа тэр нэг одоо тэр нэг аюулгүй мэдрэмж айгу дутагдаад байна гэж харагдаад байна. Би одоо энэ хүний хажууд өөрөөрөө байж тухгүй болцсон юм шиг тэр мэдрэмж мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэ? Нэг юм миний талд байгаасаа намайг сонгоосоо гэж бодоод байгаа хэрнээ яг тэрийг ил гаргаж чадахгүй байгаа ч юм шиг тэ. Одоо тэгээд харилцаа бас айгүй юм хяналт одоо хардалт хин нэг энэ харилцааг заавал удирдах гэдэг нэг тал нь нөгөө тал нь болохоор илүү намайг ойлгоод өгөөсөө надтай ярилцаад өгөөсөө гэсэн тийм мэдрэмжтэй байгаад байна гэж харагдаад байна. Ерөөсөө би биэндээ тэр яг дотроо бодогдож байгаа асуудал хэцүү байгаа зүйлээ ингээ бүрэн ярилцаж чадахгүй байна уу даа л гэж харагдаж байна. Энэ манай нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн хосын харилцаанд. За тэгэхээр бас зарим нь дээр нь нэмж хэлэхэд энэ 3 аяг гарч ирсэн учраас бас нэг юм 3 дахь хүнтэй холбоотой нөлөө байж бас магадгүй байгаа даа. За тэр нь болохоор заавал араар тавилд өөр эмэгтэй өөр эрэгтэй байгаа гэсэн утгатай биш. Найз нөхдөдтэй холбогдно, гэр бүлтэй холбоотой тий одоо нөгөө хосын харилцаанд нөгөө илжиг бүүж ороод идэг шиг нөгөө өөр нэг 3 дахь хүн орж ирэл хушуу нэмээд идэг асуудлууд бас байна гэж харагдаж байна. Эсвэл нэг юм олон нийтийн ажлын хамт олон ч юм уу тий. За тэгэхээр тиймэрхүү зүйлс харилцаанд бас аягүй нөлөөлдөг байж магадгүй байгаа харагдаад байна. Хууралт байж болно, өөр хүн байж болно. Яг аль нь бэ гэдгийг та хэд өөрсдөө мэдчихэж байгаа бол тэр одоо эсвэл нөгөө ээж нь аав нь орж ирж харилцаанд оролцдог, найзууд харилцаанд оролцдог тийм. За иймэрхүү асуудал бол байна гэж харагдаж байна. За тэгэд энэ харилцааны хамгийн гол асуудал нь шүү дээ. Ерөөсөө ингэж би битэй хайргүйтэй бол биш. Зүгээр л одоо нөгөө би бинийг аюу контролдох гэсэн хүсэл байна.
би биэндээ сэтгэл мэдрэмжээ бүрэн илэрхийлж чадахгүй байна. Бас юм айгүй бардамнал эго байна гэж харагдчихэв. За тэгээд бас биш дээ. Энэ харилцаа ингээд та хоёлаа энэ харилцаанаас гараад ингээд бүрэн ингээд сэтгэлээ татаад хүрсэн зүйл бол харагдахгүй байна. Яг юм биэтэйгээ ингээд айгүй холбогдож байгаа, би бинийгээ хайрлаж байгаа энерги бол хэвээрээ байна гэсэн үг. Одоо юу гэдэг чинь би биэндээ би энэ харилцаанд энэ хүн намайг гэсэн сэтгэл байгаа гэдгийг мэдэж байна гэсэн тэр бодол байна л гэсэн үг. Тэгэж харагдчихэв. Энерги шалгалтаа бол. За нэгдүгээр группийн хосын харилцаанд байгаа хүмүүсийн асуудлын гол үндэс тэр шалтгаан юу вэ гэдэг дээр High Priestess, Page of Pentacles, Ten of Swords гэдэг хүзрүүд маань гарч ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө манай нэгдүгээр группийнх маань ялцчгүй хосын харилцаанд нэг юм удаан хугацаанд хуримтлагдсан гомдол шарах байна уу да гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол дүр зургаараа. За тэгэхээр манай нэгдүгээр группийнхны хосын харилцаа айгүй хэм ойрхон хэрүүлтэй жижиг маргаантай болцсон байна. Жохон харилцаа нэг юм хүүтэрсэн хүндий болцсон байна гэж харагдаж байна. Ингээд би бинийгээ тоохгүй байгаа ч юм шиг те. За тэгэхээр би бинийгээ тоохоо болцсон ч юм шиг харагдаад байгаа боловч яг энэ харилцааны гол одоо тэр үндэс юу гэж харагдаад байгаа юм бэ гэхээр нэг юм би биендээ итгэхэ болцсон байгаа даа гэж харагдаад байна. За дээрэс нь одоо ялцчгүй энэ харилцаанд би бинийг аягүй их шархлуулсан байна тий. Одоо шарх авцсан байна гэж харагдаж байна. Итгэлцэлгүй болцсон байна. Сэтгэлийн нөхөө болцсон байна. Ярилцгаа болцсон байна. За би их илүү хичээсэн. Чи ерөөсөө хичээхэ болцсон. Энтэр гэсэн нэг юм маргаанууд аягүй харагдаад байна. За тэгэхээр High Priestess гарч ирсэн байна. За тэгэхээр High Priestess болвол одоо ярилцгаа болчихж байгаа илтгэхэд байна л та. За тэгэхээр яг ингээ би биэндээ бодож байгаа зүйлээ, санаж байгаа зүйлээ, тэр сэтгэлээ дотор байгаа гомдол, хайр юу ч гэдгийг тэр болгоныгоо ингэж хэлж чадахгүй гэж харагдаад байна. Тэ одоо дээрэс нь энэ харилцаанд та нэг юм ялцч нэг зүйл буруу байгаад байна гэж мэдрээд байгаа аахгүй юу те. Тэгсэн хэрнээ тэрийг ингээ ярилцаж ойлголцож чадахгүй гэж харагдаад байна. За нөгөө таны хосын харилцаанд байгаа хүн бас өөрийнхөө тэр бодол мэдрэмж юу байна, юу бодож төлөвлөж чинь тэр болгоныгоо яг ингээд хэлэхгүй дотор хадгалаад яваад байгаа тий. Би юу мэдэрч чинь, би энэ харилцаанаас юу мэдэрч чинь гэдгээ хэлэхгүй байна гэж харагдаад байна. Ерөөсөө л чимээгүй байдлыг илтгэхэд байна гэсэн үг. Нэг юм одоо тайван чимээгүй байдал бол биш. Нэг юм таамагласан нэг юм жоохон хүтэн хүндий чимээгүй байдал байна уу да гэж харагдаж байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол бас юу гэж харагдаад байгаа юм гэхээр одоо нөгөө хүн маань юу гэж бодож байгаа юм бол нөгөө хүн маань юу бодоод байгаа юм бол гэт ингэж надад яг үнэ хэлж байгаа юм бол бит хоёрын харилцаа үнэхээр ирээдүйтэй болов гэсэн юм асуултууд ингээд дотор нь эргэлдээл тэгж боцоор хагаад бас амар ядарсан байгаа даа харагдаад байна л та. Тэгээ ингээд одоо энэ юусоо хоорондоо ярилцахгүй байгаатай л холбоотой. Хэрвээ өмнөхөр би чамд ингээд чин сэтгэлээсээ хайртай хоёлаа хамт байна. Хоёлоо одоо маргалдаж байгаа ч гэсэн бити санаа зовоорой гэд хэлчүүл нэг тайван тий. Гэтэл тэгж хэлэхгүй маргалдаад байгаа хэрнээ хамт байгаад байгаа ч юм шиг ийм байгаад байгаа учраас ерөөсөө нээлттэй харагдахгүй байна уу даа л гэж харагдаад байна гэсэн үг. Ингээл нэг бол ойртоод байгаа ч юм шиг, нэг бол зайгаа бариад байгаа ч юм шиг. За тэгээд хоорондоо баг ярилцахгүй шахуу харагдаж байна. За тэгээд Page of Pentacles гарч ирсэн. За ерөөхдөө ялцчгүй та хоёр хосын харилцаан дээр бодит алхмуудыг хийх хэрэгтэй гэж харагдаад байна. Тэ? Одоо уг нь бол ингээл энэ харилцаанд ингээл хайр байгаа, уг нь ингээл тэ ингээд хамт байх хүсэл байгаа мөртлөө ингээд нэг юм ерөөсөө үйлдэлээрээ би биэндээ харуулж өгч чадахгүй байна. За өдөр тутмын одоо харилцааны яг хийх
зүйлсүүд одоо тэр анхаарал тавилт халамжууч эдийн тэр зүйлсүүд айгу дутагдчихээн гэж харагдчихээн. Тэ одоо энэ харилцааг засъя. Энэ хосын харилцаагаа аврыг одоо тэ цаашаага дараагийн шат руугаа хөгжүүлэх ч юм уу ингээд харилцаагаа айгу зөв эрүүл тийшээ чиглүүлээ ярилцъя гэдэг тэр зүйл айгу дутагдаад байна удаа л гэж харагдчихээн. Нэг юм хүүхэд шиг төлөвшөөгүй гэх юм уу? Тим хандлагууд айгу ажиглагдаад байна гэсэн үг. За тэгэхээр Page of Pentacles надад юу гэж хэлж байгаа юм гэхээр яалтчгүй энэ хосын харилцаа та хоёр хоёулаа юм суралцах хэрэгтэй харилцаа байна гэж харагдаад байна. Харилцаанд суралцах хэрэгтэй. Тэ? Харилцаанд доктортой байж сурах хэрэгтэй. Ярилцаж сурах хэрэгтэй, тэ? Сонсож сурах хэрэгтэй. Амлалтаа одоо би биендээ яаж амлалт өгөх юм, тэр амлалтаа яаж биелүүлэх юм, тэ? Итгэл би биендээ тэр итгэл сэтгэл байгаа зүйлийг яаж сэргээх юм гэдэг зүйлийг магадгүй одоо л нэг сурж авах гээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Энэ нэг юм мууч гэж бол хэлэхгүй. Гэхдээ нэг юм төлөвшил дутуу байна л гэж харагдчихээн. Яг энэ хосын харилцаан дээр. За тэгээд 10 сэлэм гарч ирсэн. 10 сэлэм ч юм бол ерөөхдөө бол ялцчгүй энэ харилцаанд биш дээ. Ингээд одоо энэ харилцаанд үүсэж байгаа энэ асуудал зөрчлүүд зүгээр нэг юм гинт гараад ирсэн зөрчил биш байгаа байхгүй юу? Энэ ялцчгүй бүр ингээд төвчсээр агаад тэссээр агаад би дахиж тэсэхгүй энтер гээд би хитрхийх өвдчлөө одоо ингээд би амар олон удаа уучлцсан энтер гэсэн юм мэдрэмж байгаад байгаа харагдаад байна. Манай хоёр хосын аль нэгэнд нь тэ одоо ингээд амар ингээд өнгөрсөнд гомдлууд авсаар агаад тэр нь хуримтлагцаар агаад ингээд амар юм бөхшсөн гомдол байгаад байгаа байхгүй юу? Одоо надаас энэ хүү урвчлаач гэж мэдрээд байгаа юм уу? Эсвэл айгүй олон удаагийн гомдол шархан цугларсаар агаад ингээд амар том болцсон байгаад байгаа гэлтгээд байна гэсэн үг. Ер нь бол яг юм харилцаа дараагийн шат руугаа орох эхлэл байна л гэж харагдчихээн. Тэ? Одоо магадгүй өмнө нь ингээл харилцаанд амар их төвчдөг. За ингээ гомдлоод дотгошоогоо залгичдаг, үгээ залгичдаг, тэгэл уучлцдаг байсан болвол тэр зүйл одоо ингээ цаашаага энэ хэв маягаараа бол харилцаа үргэлжлэхэд хэцүү болж энэ нэг юм циклийг одоо энэ хариуцлагаас цугтаад байгаа ч юм шиг те үргэлж ингээл би нэгэ гомдоогоо чархлуулаад байгаа энэ нэг цикл дуусах ёстой гэж ерөөдөө бол харагдаад байна. Тэ? Тэгэхээр одоо болвол манай 3 карт бол надад бол ийм л мэдрэмжийг өгж байна. Яг юм би биентэйгээ яг чин сэтгэлээсээ ярилцахгүй байна. Ойлголцохгүй байна. Тэ? Өөрсдийнхөө дотор байгаа тэр сэтгэл мэдрэмжийг нуугаад байна. Би биэндээ ингээд одоо хайр сэтгэлээ үгээрч илэрхийлж чадахгүй, үйлдэлээрээ ч илэрхийлж чадахгүй байна гэсэн үг. Тэгээд итгэлцэл алдарсан байгаа, гомдцсон, шархалцсан байгаа л харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр уг нь та хоёр энэ харилцаан дээр хоёулаа бүгдийг мэдээд байгаа л харагдаад байна л та. Би засах ёстой гэдгийг ч нөгөө мэдчихээн. Тэ би ингээд бүхнийг төвчээд исэн гэдгээ ч та өөрөө мэдчихээн гэдэг ч юм уу те. Эсвэл та өөрөө засах ёстой бол би засах ёстой байсан. Би одоо ерөөхдөө ойлгож ийн гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Хамгийн амар нь тэгсэн хэрнээ яг юм үйлдэл хийж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. За тэгээд одоо та хоёрын маань аль нэг нь штэ. Энэ харилцаанд яг юу буруу байгаад байгаа мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийгээ зүгээр ингээд ил гаргаж ирж ярилцахгүй байгаа л асуудлууд айгүй харагдаад байна. High priestess гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр энэ дээр нөгөө хин нэгнийхэн зүн савын ажиллаад байна энэ харилцаан дээр. Тэ? Одоо зүгээр л нэг юм та хоёрт ингээд би чамайг сонсоход бэлэн байна ч юм уу те. Ийм нэг юм жижигэн бодит ярианууд айгүй хэрэгтэй байна. Тэ би ярилцмаар байна гэдэг ч юм. Иймэрхүү зүйлүүд айгүй дутагдчихж байгаа харагдчих шүү. За тэгээ тэр хүний дотор яг юу мэдрэгдэж байгаа вэ гэдэг дээр
Justice болон дөрвийн сэлэм 6-ны сава гэдэг үзрүүд гарч ирсэн байгаа. За жоор энэ камера маань амар дайлцсан юм шүү дээ. За камера тэгшилж эхлэе. За одоо ерөнхийдөө таны хосооны харилцаанд байгаа хүн яг юу мэдрээд байгаа вэ гэдэг дээр Justice дөрвийн сэлэм 6-ны сава гэдэг үзрүүд гарч ирсэн. За тэгээд энд хүүхэд орилоод уйлах хинэх чимээ гарвал ойлгоорой. За тэгээд тэр хүн ерөнхийдөө юу мэдэрж байгаа вэ гэдэг дээр Justice буруу хараад гараад ирсэн. За айгүй зөрчилтэй байна л гэж харагдчихэв. Ер нь бол харилцаанд айгүй одоо нөгөө хүн чинь ингээд би ингээд зүгээрээ би буруугүй ч юм уу тий би ингээд өөрөө явна гэдэг юм байр суурьтай харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ яг одоо тэр хүн ерөөсөө л Justice буруу гараад ирсэн учраас ингээд нэг юм яг өөрийнхөө дотор юу болоод байгаа энэ харилцаанд юу болоод байгаа гэдгийг бүрэн дүүрэн хүлээж авч ойлгож чадахгүй байх гэж харагдчихэв. Тэ одоо нөгөө бит хоёрын харилцаа би буруу зүйл хийсэн байна уу? Тэр хүн надад ийм үйлдэл гаргасан байна уу ч юм уу те? Миний энэ гаргасан үйлдэлүүд үнэхээр шудраг зүйл мөн үү? Энэ харилцаанд шудраггүй энэ төр гэсэн асуултууд уг нь асуугаад ингээд хариулж явах ёстой ч би ингээд буруу үйлдэл гаргачлаа. Би ингэчлээ тэгчлээ энэ миний буруу байсан. Эсвэл энэ манай нөгөө хосын хүн маань надад ингээд алдаа хийсэн ч гэдэг ч юм уу те. Гэтэл яг тэрийг тэгж харж хариулж чадахгүй байгаа харагдаад байна. Яа одоо нэг юм ууг нь ингээд өөрийнхөө тэр гаргасан үйлдэлүүд хэлсэн тэр муухай үгнүүд юу ч хэдийн те. Тэднэрийг ингээд би ингээ харах ёстой тэрийг би ийм үйлдэл гаргацсан штэ би ийм үг хэлсэн штэ гэдгээ мэдээд байгаа хэрнээ ерөөсө би буруутай миний алдаа байсан гэж хэлж чадахгүй байх гэсэн үг. Тэр нэг юм эготой байгаад байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Амин дотроо өмөрөөд энэ л та одоо би ганцаараа буруутай биш дөө. Ийм шалтгаантай байсан болохоор энэ тэр нэг юм шалтгаан тоочоод байгаа харагдаад байна. Намайг ерөөсөө ойлгохгүй энэ тэр гээд. Ерөөсөө л одоо энэ харилцаа айгу тэнцвэргүй харагдаад байна. Тэр хоёулаа харилцааг айгу тэнцвэргүй авч явж гин ерөөсөө ингээд би одоо тэр хүн ялангуяа бас ингээд миний зүв би гэдэг ингээд өөрийгөө хитрхи зөвтгөөд байгаа энерги байгаад байгаа аахгүй юу? Эсвэл ингээд өөрийнх нь буруу гэдэг мэдээд байгаа хэрнээ тэрийг ил гаргаж чадахгүй нэг юм албатай юм шиг байдаг штэ. Яг тийм албатай юм шиг байна гэж харагдаад байна гэсэн үг. За тэгээд дөрвийн сэлэм гарч ирсэн. Одоо тэр хүн яг сэтгэл зүйн хувьд болохоор ингээд нэг юм одоо зүгтсэн байдалтай, юм намгүн болсон байдалтай, ингээд нэг юм тотгошоогоо ингээд бодоол байгаа энерги байгаа хгүй юу? Тэ одоо нүүр тулаад ярилцсан хоёлоо ойлголцъё гэдэг энерги биш. Эсвэргээрээ одоо ингээд бүр юм дууга болцсон, зайгаа авцсан ингээд нэг юм өөртөө ингээд хаалт босгоцсон байгаа, нэг юм гормонд орсон юм шиг харагдаад байгаа хгүй юу? Тэр нь юу ч мэдрэгдээд байгаа юм. Тэгэхээр би одоо яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л гэсэн энерги төр очсон байна л гэж харагдчихэв. Ерөнхийдөө нэг юм зүгтах маягтай, асуудлаас жоохон холдох маягтай, зай авах маягтай. Яриад эхлэх юм бол ер нь маргаан болчих бах, хэрүүл болчих бах гэсэн нэг юм айцтай л байна гэж харагдчихэв. Ер нь нэг юм мэдрэмжгүүдээ хаалт тавьсан байгаа юм биш. Зүгээр ингээд амар их бодоод амар их дарамттай байсан учраас чому те нэг юм бас л тэр хүнд бас хэцүү байгаа штэ те. Тим энерги бол ажиглагдчихээн. Одоо түр хоошоо суугаад нөхцөл байдал жоохон амжаатах гэсэн нэг юм хандлагатай л байна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө уг нь тэр хүн тийм бодолтой байгаа боловч яг энэ дуугүй байх тусам энд
нэг хүн илүү шаналаад яагаад дуугүй болчих гэд бас харилцаан дээр асуудал үүсэж байгаа аахгүй юу те яагаад дуугүй болоод дуугаа хорооч юу яагаад толбогдохгүй болчих энэ төргээ шаналсан байдал бас байгаад байгаа аахгүй юу өөрөө ч тэгэнгүүт тэр хүмүүний хувьд болохоор ингээд дуугүй байх нь тий асуудлаас цухтах ч юм уу тэр нэг юм өөрийгөө хамгаалах арга байна л гэж харагдаад байна. Тэгэнгүүт одоо та хэдэд маань болохоро одоо энэ хүн намайг үл тоогоод байна. Энэ хүн надад хайргүй болчих чинь хүн хариуцлагаас цухтаад байна гэсэн мэдрэмж мэдрэгдээд байгаа л байхгүй юу. За тэгээд 6-гийн саваа гарч ирсэн. 6-гийн саваа бол ерөөхдөө ялалтын хүзэр, амжилтын хүзэр. За ерөөхдөө нэг юм нөгөө хүн чинь биш тий юм ялагдахыг хүсэхгүй байна энэ харилцаанд. Амар юм миний зүв байсан гэсэн юм бардамнал эго байна. Ингээд одоо зүгээр л одоо өөрийнхөө тэр нэр хүн дүр төрхийг хамгаалж байгаа үзэгдэл харагдаад байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг чинь өөр одоо манай нэгдүгээр группийнхэнд юм сул дараа харагдахгүй гэсэндээ ч юм уу те эсвэл одоо би ингээд уучлах уугаад ярилцах чинь бол би ялагдцсан юм шиг болчихно гэд нэг юм бардамнал эго бол байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм байна. Яг яалтчгүй одоо тэр хүн одоо танд одоо сэтгэлгүй болсон, хайргүй болсон гэхээсээ илүү зүгээр л энэ харилцаанд байгаа хамгийн том асуудал нь тэр хүний ерөөсөө бардам зан. Эго айгүй ихтэй байна гэж харагдаж байна. За тэгээд бас гаргадаг тэр нэг бардам зангаасаа болоод гаргадаг янз бүрийн үйлдэлүүд бас байх шиг байна. За тэгээд тэр хүн бас дотроо ерөөхдөө би энэ харилцааг бүрэн ингээд дуусгаад энэ хүнийг би ингээд алдчихмааргүй байна гэсэн бодлоод уг нь байна. Өөрийгөө зүгээр ойлгуулмаар байдаг. Гэхдээ яаж зүгээр ойлгуулахаа үнэхээр мэдэхгүй байна. Энэ хүн бол. Тэгсэн ирнэ ингээд эго бардам зантай айгүй ингээд юм нэр хүнтэй одоо нэр хүндтэй хүчтэй харагдмаар байгаа ийм хүсэл байна л гэж харагдаад байна гэсэн үг. За тэгээд бас ерөөхдөө би ингээ уучлах хэвээр юу би ингээд буруу зүйл хийцэн үү гэж бас айгүйх бодоод байна. Ерөөхдөө тэр хүний бол энерги ийм л байна гэж харагдаж байна. За нээлттэй уншлахын хүрээнд бол ийм байлаа. За тэгээд та хэд маань нэмэлтийг авахыг хүсэх юм бол одоо нэмэлт хэсэгт бол яг энэ харилцаанд та хэд маань юуг ойлгох хэрэгтэй байгаа талаар татаж өгнө. За дээрэс нь мөн хосын харилцааны чинь ирээдүй ямар байх вэ гэдэг талаар би татаж өгнө. За тэгээд хосын харилцаан дээр би зөвлөгөө бас авч өгнө. Ингэж харилцах хэрэгтэй юм байна, юм байх хэрэгтэй юм байна гэдэг. За тэгэхээр хосын харилцаанда одоо үнэхээр цаашаа авч явмаар байгаа хүсэлтэй хүмүүс маань байх юм бол нэмэлтийг аваад ороод ирээрээ ингээд нээлттэй уншлага маань нэгдүгээр группийнхан маань дуусаж байна, дүүрч байна. Та хэдтэй үргэлж намайг дэмжиж уншлагыг минь хүлээн авч сонсдог чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Тэгээд манайхаа subscribe дарахаа битгий мартаарай. Манай нэгдүгээр группийнхан комент хэсэгт The Emperor гэд комент үлдээгээрэй. Та хэд маань Emperor сонгосон хүмүүс шүү дээ. Эсвэл High Priestess гэд үлдээсэн ч болно. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За манай хоёрдугаар группийнхан маань уншлагатай тавтай нойрол. За манай хоёрдугаар группийнхан ерөөхдөө дэт гэсэн хөзрөөс сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За одоо энергийн шалгалт хэсэг рүүгээ оръё. За ерөөхдөө бол манай хоёрдугаар группийнхан маань харилцаа, хосын харилцаа, хайр дурлалын харилцаан дээр нэлээ нэг юм хүчтэй өөрчлөлтүүд орж ирж байгаа үе дээрээ явж байгаа харагдаж байна. Харилцааны магадгүй дараагийн шат руу орох гэж байгаа ч юм уу те. За ерөөхдөө үхэл гэдэг карт байгаа. Та хэдийн сонгосон үзэр болвол за тэгэхээр үхэл гэдэг карт маань өөрөө ерөөхдөө энэ нэг юм үхээд дуусж байгаа гэсэн утгатай бол биш. Ямар ч үсэн гэсэн харилцаа нэг юм хуучин байдлаараа бол цаашаа үргэлжлэх боломжгүй болоод цаашаага одоо өөр хэлбэрээр ч юм уу те
Одоо магадгүй өмнө ингээл зөндөө олон асуудлууд байхад уучлаад өнгөрөөрэй, зүгээр өнгөрөе, маргааш гайгүй болчин энэ төр гэдэг байдлаар байсан бол одоо нэг юм яг тэр нэг цикл хаагдж байгаа, тэр нэг том шилжилт, одоо нэг юм шилжилтийн зааг дээр л явж байгаа хүмүүс шиг харагдаад байгаа байхгүй юу. За тэгэхээр энергийн шалгалтаар 5-ын зоос буруу харж гарч ирсэн манайхаа. Тэгээд архетип татгаад энэ апокалипсис гэдэг архетип маань гарч ирсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө нэг зүйл бол айгүй тодорхой байна гэж харагдаж байна. За 5-ын зоос буруу хараад гараад ирсэн. Ерөнхийдөө нэг юм 5-ын зоос ч юм бол өөрөө одоо нэг юм хаягдсан ч юм шиг, үл тоогдсон ч юм шиг айгүй нэг юм ганцаардсан мэдрэмжийг илтгэхэд идэг. Тэгээд энэ маань буруу хараад гараад ирэхээр ямар ч үсэн гэсэн энэ харилцаанд та эсвэл нөгөө хүн ч юм биш үү. Одоо би айгүй юм ганцаараа хоёулаа байгаа мөртөө би юм ганцаараа байгаа мэдрэмжийг айгүй аваад байна. Эсвэл намайг ойлгохгүй байна. Надад айгүй тэр хайр халамж дутагдаад байна гэсэн нэг юм мэдрэмжтэй байсан байж магадгүй. Энэ маань буруу хараад гараад ирсэн учраас одоо тэгж байж чадахгүй болсон энерги ажиглагдаад байгаа байхгүй юу? Одоо өөрийгөө хаягдсан юм шиг, орхигдсан юм шигээр мэдрэхэ болоод өөрийгөө буцаагаад босгож байгаа тэр энерги байна гэсэн үг. Би одоо дахиж ингэж хүнээс сэтгэл гойно гэж юу идэм бэ? Тэгж одоо сэтгэл гуйлах чинь шиг би гуйх надад хүсэл хаалгаа гэдэг тэр одоо нэг юм сэргэлтийн энерги дээр байгаа харагдаад байгаа байхгүй юу? Эсвэл ингээд сэрээд за харилцаагаа ингэж засах боломжтой юм байна гэж бас нэг харж байгаа ч юм уу тий. За ийм энергитэй байна гэж харагдаж байна. За дээрэс нь апокалипсис гэдэг архетип маань нэлийн хүчтэй архетип байдаг. За энэ бол юу илтгэдэг гэхээр одоо нөгөө худлахуур яг таавартай адилхан одоо илчлэлт те тэр нэг худал хуурмаг зүйл нурж унж байгаа илтгээд идэв. Тэгэхээр магадгүй өмнө нь ингээд нөгөө хусын харилцаан дээр байсан анзаардгүй байсан зүйлүүд те эсвэл хоорондоо ярилцдаггүй байсан зүйлүүд одоо удаан хугацаанд гомдол тээцэн байсан зүйлүүд байдаг болов нь штэ. Тэр зүйлс айгүй нурж унж байгаа энерги харагдаад байгаа байхгүй юу? Энэ хусын харилцаа нэлээ нэг юм энэ хайр дурлалын харилцаа нэлээ нэг юм өөрчлөгдөж байгаа нэг юм шилжилтийн үе рүүгээ явж ийн гэж харагдаж байна. За би үнэхээр энэ харилцаанд яг юу мэдрээд байсан те бит хоёрын харилцааны гол асуудал яг юу байсан ч юм уу те би одоо яг би үнэхээр энэ хүнд хайртай юу ч юм нэг юм айгүй юм гүн харилцааныхаа тухай амар юм гүн ойлголт мэдрэмжүүдийг авж байгаа энерги байна гэж харагдаад байна. Ялангуяа дэт үхэл карттай маань хамт апокалипсис карт гараад ирж байгаа болохоор энэ зүгээр нэг жижиг харилцааны асуудал биш байгаа байхгүй юу? Тэр өмнөх харилцаанда яаж ямар хандлагатай байсан, ямар дүр зурагтай байсан тэр харилцаа нэг юм дуусах ёстой байсныг илтгэхэд байна. За тэгэхээр одоо манай 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань магадгүй харилцаанда төр зэ авцсан холтцсон байгаа хосууд бич магадгүй тэ ингээд угаасаа намайг үл тоогоод тийм чинь намайг угаасаа тоодгүй юм чинь ер нь ингээд хэсэг жоохон холтчих ч юм уу ийм энергитэй байж бас магадгүй нэг юм нэг нь айгу үл тоогоод нэг юм хүйтэн байдалтай байдаг ч юм шиг нэг нь ингээл араас нь хөөцөлтүүд байдаг байсан ч юм шиг тэр хэм маяг ерөөхдөө дуусах ёстой гэдэг энерги илтгэхэд байна. За тэгээд дээрэс нь одоо тэр нэг харилцааны хуучин хандлага одоо тэр нэг асуудлуудыг өөрчлөхгүй болвол тэ дахин шархалсаар байх юм бол энэ харилцаа бас цааш явахд жоохон хэцүү болж байгаа тэр энерги харагдаж байна гэсэн үг. Манай 2 дугаар группийнхан ялцчихгүй бас айгүй нэг юм гүн одоо сэтгэл зүйн хувьд бас айгүй хэцүү байна. Та хоёр ингээд хоорондоо бие биендээ хайртай байсан, сэтгэлтэй байсан ч гэсэндээ нэг юм цаанаа нэг юм айцтай байсан байгаадаа харагдаад байна. Нэг юм намаа орхиод явчих үедээ гэсэн айц ч юм уу те.
Тэгэхээр одоо болвол 5-ын зоос буруу харж гарч ирсэн учраас би ямар ч байсан гэсэн одоо хаягдж байгаа хүн биш юм байна. Би ер нь хайр гуйж амьдрахсгүй байна гэж бодож байгаа энерги рүү айгүй орж ийн гэж харагдаж байна. Тэгэхээр манай 2 дугаар группийнхан илүү ийм сэргээд, энерги нь илүү сэргээд, одоогийн харилцааны энерги айгүй бодож байгаа тэр үе рүүгээ орж ийн гэж хэлж байна. Өөрийнхөө үн цэнийг буцааж харж байна те. Яг одоо энэ харилцаа яг надад ийм зүйл өгөөд исэн биш те гэдгийг бодтор харж эхэлж байна гэсэн үг. За тэгээд манай 2 дугаар группийнхаа нэлээд бас нэг юм өвдөлт авсан байгаа даа. Хэцүү зүйлсүүд айгүй байсан байгаа даа энэ харилцаан дээр. Тэ апокалипсис бол бас жоохон гүн утгатай карт л та тэ одоо яг л үнэхээр би энэ харилцаа тэр хүн надаа энэ харилцаанд яг юу өгч исэн юм ч юм уу те би яагаад энэ харилцаанд өөрийгөө золиослоод ийсэн гэдэг тэр одоо бодол айгу хүчтэй орж ирсэн байгаа даа л гэсэн үг. Энэ ер нь бол нэг айхтар муу картууд бол биш гэж хэлнэ. Айгу юм одоо энергийн хувьд айгу юм цэвэрлэгээний картууд байна те. Үхэл карт бол хучин зүйлсийг дуусгаж байгаа. За тийм энерги байна. 5-ын зоос буруу хараад гарч иж ин гэхээр яг л тэр нэг хаягдцсан мэдрэмж нь байхгүй болж байгаа тийм. Тэр айгу хүчтэй картууд гарч ирсэн. Яг нэг юм хучин хэцүү харилцаанаас гарч байгаа юм шиг тийм энерги бас айгу байна. За байгаа муудалцаад 2 талд байгаа хосууд бас байна шүү гэж харагдаж байна. За тэгэхээр манай 2 дугаар группийнхны одоо хосын харилцаан дээр яг ямар асуудалтай байгаа нь тэр асуудлын гол үндэс шалтгаан юу юм бэ гэдэг дээр The Star гэдэг карт гарч ирсэн байж байгаа. За дээрэс нь 6-гийн зоос 5-ын сэлэм гэдэг картууд маань гарч ирсэн байгаа. За тэгэхээр ер нь энэ 3 картын энергиэр юу мэдрэгдэж байна вэ гэхээр ер нь яг харилцаа ингээд айгүй цаашаа ингээд эрүүл зам руугаа орох эдгэрхтэй ингээд эвлэрэх боломж байгаа юм шиг харагдаад даага боловч үгүй штэ. Яг тэр нэг юм тэр харилцаан дээр өгөх авахын тэнцвэр гэж юм байдаг ч штэ. Тэр зүйл жоох алдагдсан байгаа даа харагдаад байна. Бас одоо миний зүв байсан чиний буруу байсан гэдэг тэр нэг эго бардам зангийн асуудлууд бас гол түлхүү орж ирж байна. За тэгэхээр дэ Star картн дээр бол ялцчгүй харилцаандаа айгүй ингээд таамын ч юм уу те эсвэл нөгөө юм чинь одоо энэ харилцаа ингээд гой сайхан болчих байх те сайхан цаг ирэх байх те бит хоёр илүү гоё сайхан ирээдүрөө хамт явах байхаа гэдэг тэр ихтгэл найдварыг айгүй тээсэн байгаа даа л гэж харагдаад байна л та. Айгүй байнгын найдвар тэгээд байж исэн ч гэх юм уу те. За тэгэхээр Star карт нэг юм аюултай талтай хэдий ингээл гоё ихтгэл найдварт хийдэг карт боловч бас ингээд нөгөө хит өөрөө ингээд юмыг харилцаагч юм уу эсвэл тэр хүнийх ч юм уу хит гоё сайхнаар төсөөлж бодцоод за тэгээд тэрийгээ энэ хүн ерөнхийдөө өөрчлөгдөж байхаа энэ хүн намайг ойлгох байх гэсэн нэг юм найдварыг тээсэв байгаад гэж магадгүй гэж харагдаад байна. Харилцаанд хайр сэтгэл байсан уу байсан. Гэхдээ яг бодит байдал дээр хараад ирэхээр одоо тэр таны тээжсэн тэр ихтгэл найдварч ерөөс хүрхгүй байгаа юм шиг харагдаад байна гэсэн үг. За тэгээ 6-гийн зоос болвол ерөөсөө л харилцаан дээр тэнцвэрийг илтгэж байгаа тэр өгөх авахын тэнцвэр байхгүй юу. Тэгэхээр та хоёрын харилцаан дээр штэ одоо би илүү өгж исэн тэ би илүү анхаарал тавьж исэн би илүү цаг хугацаа санхүү мөнгө өөрийгөө золиослж исэн ч гэдэг ч юм уу. Ийм асуудлууд аюу хүчтэй байгаад байна. Хин нэг нь илүү их өгөөдсэн ч юм шиг те илүү их ойлгоол уучлалаагаад байсан ч юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө хүн нь болохоор айгүй ингээл өөрийнхөө хэрэгтэй үедээ л холбогдоод хэрэгтэй үедээ ойртчод нэг юм хэрэггүй үедээ холдоод явчихж байгаа ч юм шиг ингээл нэг юм өөртөө ашигтай үедээ холбогдоод идэх ч юм шиг харагдаад байгаа байхгүй юу.
тэрнээс 6-гийн зоос ч юм болвол дангаараа гарч ирсэн бол ингээл тэнцвэр харилцаа айгүй юм тэнцвэртэй байлаа гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ 5 сэлэмтэй хамт гараад ирсэн учраас энэ ерөөсөө л тэр үг хавийнхын тэнцвэр ерөөсөө алдагдсан байгаад байгааг л илтгэхэд байна. Ерөөдөө би хитрхийг өгөөд байна, би хитрхийг төвчээд байна, тэ? Би аюух боломж өгөөд байна гэдэг тэр энерги айгүй өндөр байна гэсэн үг. За ийм байна. За тэгээд бас айгүй одоо найдвар тесээр агаад хитэх анхаарал өсөөр багаад жоохон өөрийнхөө хүчийг алдсан, энергийг алдсан байна гэж бас харагдаад байна. За тэгээд 5 сэлэн болвол ерөөсөө л одоо энэ харилцааны гол бас хэцүү зүйлийг илтгэхэд байгаа байхгүй юу? Одоо би ялах ёстой гэсэн тэр нэг үзэл баримтлал энэ харилцаанд айгүй өндөр байна. Эго. Тэ одоо ингээд миний зөв бол миний харилцаанд миний зөв гэдгийг амар батлах гээд байгаа. Ингээд үгүй миний зөв чи намайг сонсох ёстой гэдэг тэр энерги айгүй орж ирээд байгаа байхгүй юу? Ингээл нэг айгүй үгээрээ шархлуулаад ялах гаалтай тэмцэлтэй л ингээл би бинийг айгүй шийтгээд байгаа ч юм шиг тий. За тэгээ тэр хэрүүл маргааны дараа би ялсан үгүй би ялсан гэдэг тэр мэдрэмж. За тэрнээсээ ялаад байгаа юм шиг боловч яг үндэ айгүй юм шархтай өвдөлттэй байгаа энерги харагдаад байна гэсэн үг. Уг нь би бидээ ингээл хайрлаж дурлаад хамт байгаа хосууч байгаа хэрнээ. Уг нь ингээл би бинийгээ хамгаалах ёстой шүү дээ. Гэтэл хамгаалахаасаа илүү одоо буруутгах нь илүү байсан байгаад харагдаад байна гэсэн үг. Одоо миний зүг байсан гэлтэй чи буруугаа ойлгох ёстой. Чи намаа ингэж өвтгсөн. Тэр гэл би өөрөөсөө чамд амархан бууж өгнө байхгүй. Гэсэн тэр энерги айгүй өндөр байна. Тэгэхээр та хоёрын харилцаанд анхандаа бол маш их итгэл найдвар тий сайхан ирээдүй хүлээж исэн хүлээлт өндөр байсан. Гэхдээ ялцчгүй өгөх авахын тэнцвэр байхгүй байна. Нэг тал нь илүү хичээгээд нэг тал нь илүү их аваад байдаг байна. За дээрэс нь тэр бардамнал эго тэмцэл айгүй их байна гэж харагдчихэв. Ер нь бол хайр байхгүй гэж бол хэлэхгүй. Зүгээр тэр нэг хоёр хүний хоорондын тэмцэл маргаан л харагдаад байгаа байхгүй юу? Тэ би одоо ингэж итгэсэн байхад би ингэж сэтгэлээ нээсэн байхад би ингэж хөвсөн байхад чи надад буцааж өгсөнгүй энэ төр гэд тиймэрхүү асуудлууд айгүй их яригадаад байна. За тэгж харагдчихэв. За тэгэхээр нөгөө таны хостой хүний тэгээ таны бодож байгаа тэр хүний дотор яг юу мэдрэгдэж байгаа вэ гэдэг дээр хань аяг дэсан тэгээд 9-ийн зас гэдэг хөтрүүд гарч ирж байна. За тэгэхээр за нэг юм нөгөө хосын харилцаанд байгаа хүн чинь таны бодоод байгаа хүн чинь жоохон нэг юм уг нь жоохон зөөлөн энергитэй байна. Нийт төр зургаараа бол арай нэг юм зөөлөн гэхдээ жоохон бардам энерги байна. За нэгдүгээр группийг сонссон хүмүүс байх юм бол нэгдүгээр группийн энергиэс шал өөр гэсэн үг. Нэгдүгээр группийнхан болохоор арай илүү юм хатуу шууд ингээл бардамыг байсан бол арай жоохон зөөлөн байна гэсэн үг. Яг тэгвэл хааны аяг гарч ирсэн. За хааны аяг бол жоохон мэдрэмжтэй хүнийг илэрхийлдэг. За маш тотгошоогоо айгүй гүн мэдэрдэг. Им тайван зөөлөн хүнийг илэрхийлдэг. Тэ? За уг нь дотроо ингээд айгүй зөөлөн дулаан ингээл өөр их ч юм бодож байгаа боловч бас тэрийг нөгөө хаан хүн юм болохоор дотроо л хадгалаад гаднаа нэг илэрхийлж чадахгүй байх гэж харагдаж байна. Уг нь сэтгэл дотроо таныг айгүй үнэлдэг. Тэ ингээд уг нь танд айгүй зөөлөн ханддаг юм байна. Гэхдээ тэр дотор мэдэрж байгаа тэр мэдрэмж сэтгэл тэ юу ч хэдийн хэлмээр байгаа үгээ бол хэлж чадахгүй зүгээр дотроо ингээд хадгалаад яваад идэг юм байна уу даа л гэж харагдаж байна. Тэгэнгүүт таны зүгээс юу мэдрэгдэж байгаа юм гэхээр энэ хүн яг юу дотор
дотроо намаа юу гэж бодоод байгаа надаа ерөөсөө хайргүй бах та гэж нөгөө тэр хүн хэлэхгүй байгаа учраас тэгж бодогдоод байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүн одоо өөрийнхөө илэрхийлж чадахгүй байна л гэсэн нэрэг байна. За тэгээд сан буюу нар хүзэр гарч ирж байгаа. Нар хүзэр болвол маш эерэг нэрэг те. Тэгэхээр таны тухай болвол биш тэр хүн бодохдоо айгүй нар шиг гоё гэрэлтэй те. Ингээл сайхан гоё нэрэгтэй энэ гэж боддог байгаа даахгүй бит хоёрын харилцаа юм. Айгүй гоё эерэг харилцаа гэж бодоод байна те. Зүгээр нэг юм бас хэцүү зүйлсүүд байдаг, хэрүүл маргаан байдаг ч гэсэндээ уг нь бит хоёрын харилцаа айгүй баяр баясгалантай дулаахан харилцаа миний амьдралд айгүй гоё мэдрэмж өгдөг гэж бас бодоод байна гэсэн үг. Тэгээ энэ хүн миний амьдралд юм нар шиг гоё гэрэл авчирсан хүн. Би энэ хүнтэй байхдаа илүү юм гоё сайхан мэдрэмжийг мэдэрдэг гэж боддог байгаад байгаа аахгүй юу. За тэгэхээр та хэд маань нөгөө дэт хүзэр сонгоод тэгээ апокалипсис центр гэдэг айгүй хүнд картууд гарч ирсэн. За тэгэхээр нар хүзэр бас ерөнхийдөө бас нөгөө харилцаанд ямар нэгэн яригдаагүй зүйлс те тэр харилцааны үнэн зүйлс бас ил болгохыг бас итгэхэд байдаг энерги байдаг. За тэгэхээр таны хос биш те дотроо бас таныг ууг нь ингээд миний амьдралд ирсэн тэр гоё үн цэнтэй хүн гэдгийг айгүй мэддэг гэсэн үг тий. Мэддэг хэрнээ тэрийг мэддэг гэдгийг хангалттай харуулж чадахгүй байна гэсэн нэрэг байна. За тэгээд 9-ийн зоос гарч ирж байгаа маа. За тэр хүний дотор байгаа том зөрчлийг харуулад байна гэсэн үг. Ер нь бол уг нь танд ингээл сэтгэлдээ зөөлөн дулаан бодож байгаа боловч бас тэр хүн өөрөө биш те ингээд нэг юм өөрийн гэсэн амьдрал өөрийнхөө үнц нь өөрийн гэсэн орон зайгаа бас айгүй хамгаалаад байгаа энерги байгаа байхгүй юу. Таныг яг ингээд хайрлаад үнэлээд байгаа. Тэгтээ бас ингээд би өөрийгөө алтмааргүй штэ би гэж бодоод байгаа байхгүй юу. Миний амьдрал ч гэсэн бас аягүй чухал биш гэж бас бодоод байгаа юм энерги байна. Тэгэхээр тэр хүний яг юу хэлэх чадаагүй байгаа үгс юу байна гэхээр одоо би чамааг уг нь аягүй зөөлөн дулаан мэдэрч боддог чи миний амьдрал аягүй гэрэл авчирсан хүн те. Гэхдээ одоо болвол би надад 50 орон зай хэрэгтэй байна. Би ч гэсэн өөрийнхөө үн цэнийг хамгаалмаар байна гэж бас бодоод байна. Тэ. Хар байхгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ нэг юм тэр нэг юм дотроо жоох өөрийгөө хаацсан энерги байна гэж хэлж байна. Ер нь бол магадгүй тэр хүн заримдаа жоохон юм ганцаараа байхдаа ч юм уу өөрөөрөө байдаг илүү хүчтэй гэдгийг мэдэрдэг байж магадгүй. Одоо харилцаанд орохороо эсвэл өөртөө ч хамт байхаараа жоохон үүрэг хариуцлага авах гэдэг ч юм уу эсвэл хэрүүл маргаанаас болоод жоохон дарамт авчаад идэх ч юм уу тийм байсан байж тэгж мэдэрсэн байж магадгүй байгаа тань. Тийм болохоор нэг жоохон зай авч нэг өөрийнхөө үн цэнийг мэдрэмээр байна. Надад жоохон ч гэсэн тэр ирчүүлөө хэрэгтэй гэсэн тийм мэдрэмж байгаа тань. За тэгтээ та хэд маань санаа зовлтгүй нар хүзэр гарч ирсэн учраас ерөөсөө таныг муугар бодож байгаа энерги бол байхгүй. Муугар дурсаж байгаа гэхээсээ илүү ингээд одоо баяр баясгалантай хайрлаж байгаа зүйлнөр бодож байгаа мэдрэмж байгаа. Тэгэхээр тэрийг бол үгүйсэхгүй гэсэн үг. За тэгэхээр юм байна. Манай 2 дугаар группийнхан маань за тэгээд уншлага маань үргэлжлэл буюу нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсгийг авах юм бол та энэ харилцаан дээр яг хосын харилцаан дээр яг юуг ойлгох хэрэгтэй байгаа вэ гэдэг асуултын хариултыг авна. За дээрэс нь хосын харилцааны таны ирээдүйн юу нь яг ямар байна вэ гэдгийг бас харж өгнө. За тэгээд харилцаан дээр орчлон хорвоо ертөнцөөс танд ямар зөвлөгөө өгж байгаа вэ гэдгийг бас хамтдаа харах болно. Манай 2 дугаар группийнхан дэт болон дэсан гэдэг гоё сэтгэгдэл үлдээгээд өгөөрэй. Манайхан subscribe дараагүй бол subscribe-а дараарай. За ингээд үргэлжлэлийг нэмэлтийг авахыг хүсэх юм бол тайлбар хэсэгт болон комент хэсэгт оруулаад өгнө.
манайхаа аваад ороод ирээрээ үргэлжлэлээр хэдүүлээ нэмэлтээр уулзцгаая. За ингээд дараагийн уншлагуудаараа дахин уулзцгаая. За манай 3 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морил. За манай 3 дугаар группийнхан бол The Tower гэдэг хүзрнээс сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За одоо энергийн шалгалт хийх гэж байна. Энергийн шалгалтаар ерөнхийдөө бол Ace of Cups буруу харж гарч ирсэн. Тэгээд Eros гэдэг archetype гарч ирсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол манай 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн хосын харилцааны энерги биш айгүй юм. Гинтийн зүйлс айгүй докторгүй зүйлс айгүй тохиолдсон байгаа харагдаад байна л да. Тэгээ Tower ч юм болохоор нөгөө нуралт те одоо тогтож ядчихсан харилцаа нурж унж байгаа ч юм шиг тийм эсвэл нэг юм энэ бас шууд салалт гэхээсээ илүү нэг юм одоо харилцааны нэг юм хүчтэй сэргэлтийн үе байна гэж харагдаад байна л да. Гинтийн маргаан болдог ч юм уу эсвэл харилцаанд нэг хүчтэй зүйлс хүнд зүйлс тохиолдод байгаа ч юм шиг тий. За тэгэхээр энергийн шалгалтаар Ace of Cups буруу хараад гараад ирсэн юм аа. За тэгэхээр бас айгүй сонирхолтой байна. Нэг юм айгүй юм гомдолтой, хоосролтой мэдрэмж байна гэж харагдаад байна. Сэтгэлээ хаацсан ч юм шиг тийм. Одоо ингээд нөгөө дотгошоогоо ингээд хаагдцсан сэтгэл нь. За тэгээд ингээд айгүй шарах авцсан байгаа харагдаад байна. Эсвэл бүр ингээд гомдсоор агаад хайрлахаа түр хаацсан ч юм шиг тийм. За тийм энерги ер нь айгүй ажиглагдаад байна гэсэн үг. За тэгээд Eros бас гарч ирж байгаа archetype. Eros ч юм бол бас энэ хайр дурлалын харилцаан дээр айгүй юм сорон смит татагддаг тэр энерги хэлдэг байхгүй. Тэгэхээр уг нь хос хоёрын хувьд одоо ч тэр хүчтэй би рүүгээ татагдал байна гэдгийг хэлээд байна. Бүр ингээд би бинийгээ бүр мөсөн орхицсон ч биш ч юм шиг те. Би рүүгээ айгүй хүчтэй татагддаг хэрнээ заримдаа юм тайван биш байгаад байна гэж харагдаад байна. Жохон би нэгэ докторгүй болгоод идэг харилцаа юм уу? Ер нь бол хамт байхаа би энээсээ холдмооргүй байгаа юм шиг хэрнээсээ амар хүчтэй татагдаад байгаа юм шиг хэрнээсээ одоо нэг юм тайван бус байгаад байгаа энерги ажиглагдаад байна. Ялангуяа Tower болон Eros зэрэг гараад тэгчхээр энэ харилцаанд байгаа хосуудын маань маргалцсан ч буцаад эвлэрчдэг те ерөөсөө нэг холтыг ихэр холдож чадахгүй байдаг тэр энерги айгүй их байна. Дээрээс нь би бинийг айгүй докторгүй байлгадаг жоохон токсик юм шиг те амар юм савлаатай харилцаа гэж харагдаад байгаа байхгүй юу. Дээрээс нь одоо 5 аяг буруу хараад гараад ирсэн энэ харилцаанд одоо тэр одоо хайрын сав дүүрэн биш байна гэх юм уу да. Одоо би эндээ тэр зөөлөн дулаан хайрыг өгөхөөс айгаад байна гэж харагдаад байна. Эсвэл одоо дахиж шархалахаас айгаад байгаа ч юм уу те. Би энэ хүнд ингээл сэтгэлээ зориулаад идэг дахиад шархлан л та ч юм уу дахиад урам хугаран тэр гээд нэг юм айгүй зөрчилдөөнтэй энерги байна. Eros ч юм бол айгүй хүчтэй татагдалт. За ерөөхдөө The Devil хүзэртэй төстэй. Одоо энэ бол ёстой миний цор ганц амьдралын хайр гэж одоо итгүүлж чаддаг тийм айгүй хүчтэй таталцлыг илэрхийлээд идэг хүзэр байхгүй юу? Айгүй би нэгэ сандаг юм байна те. Тэгээд би рүүгээ айгүй хүчтэй татагддаг тустай байж бас чадахгүй юм шиг. Гэхдээ таталцал байгаа ч гэсэн сэтгэл дүүрэхгүй байна гэж харагдаад байна. Одоо сэтгэлийн тэр хайр сэтгэлийн аюулгүй байдал жоохон байхгүй юм ч юм уу тий.
нэг юм хайрын урсгал хаагдсан юм шиг харагдаад байна л да. Тэгээд одоо угаасаа манай хосуудын харилцаа ялцчихгүй нэг одоо харилцааны нэг юм том одоо шалгууруудтай нүүр тулж байгаа л харагдаад байна гэсэн үг. Одоо бит хоёр уг нь ингээм хамт байхдаа айгүй сайхан байгаа, би рүүгээ айгүй хүчтэй татагдчихж байгаа гэж бодож байгаа ч гэсэндээ айгүй би биенийхээ нөгөө эмзэг цэгүүдийг айгүй өдөөгд байгаа харагдаад байгаа байхгүй юу? Яг одоо нөгөө токсик харилцааны нэг хэлбэр байна л да. Тайван зүйл бол алга. Тайван зүйл бол харагдахгүй нь гэсэн үг. Гинт хасаал, гинт хөрөөл, гинт хүчтэй таталцаал, сэтгэлээ хаагаал ингээд байгаа энерги байна гэсэн үг. За тэгэхээр тааварчин бол угаасаа нөгөө цаашаа ийм байдлаар үргэлжлэх боломжгүй гэд тэр цамхаг нурж унж байгаа энерги баггүй. Тэгэхээр манай 3 дугаар группийн би биен рүүгээ одоо тэр хүчтэй татагдал би бинийгээ хүсдэг, хамт баймаар байдаг. Тэр одоо энерги дээр суурилж хамт байгаад байгаа боловч ер нь орчлон орва ертөнцид та хэдэд юу гэж хэлээд байгаа юм гэхээр зөвхөн одоо хүчтэй татагдал хүсэл дээр энэ харилцаа бас дан ганц байхгүй байна гэдгийг л хэлээд байна гэсэн үг. Энэ дээр тэр тайван байдлын харилцааг дулаан байлгах тэр сэтгэл аягүй дутагдаад байна гэж хэлж байна. Яг энэ харилцааны энергийг одоо муу харилцаа гэж бол хэлэхгүй л дээ, тий? Гэхдээ энэ харилцаа яалтчгүй дараагийн шат руугаа орох юмс өөрчлөгдөх. За тэр өөрчлөгдөхийн тулд харилцаанд тулгарч байгаа аягүй олон саад бэрхшээлүүд байна л гэж хэлэх гээд байна. За энерги шалгалтаар бол ийм. За тэгээд та хоёрын дунд байгаа асуудлын үндэс нь яг юу юм бэ гэдэг дээр Ace of Wands, High Priestess, тэгээд 9-ийн цус гэдэг хөзрүүд маань гарч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол ялцчихгүй л та хоёрын харилцаан дээр ингээ хүчтэй татагдал байгаа боловч би биендээ одоо зүрх сэтгэлээ бүрнэхгүй байна л гэж харагдаад байна. Одоо асуудлын шалтгаан дээр Ace of Wands гарч ирж байгаа байхгүй. Ace of Wands ч юм болохоор одоо гал ассан, оч ассан тэр өтө хүчтэй татагдал те би рүү айгүй хүчтэй тэмүүлдэг тэр сэтгэлийг илэрхийлээд байна. За тэгэхээр дахин л гарч ирээд байна л та. Дан ганц татагдал төслөөр харилцаа одоо бойж нь том болохгүй бойжхгүй л гэж хэлээд байна. Тайван байх ёстой, харилцаа тогтвортой байх ёстой, би биендээ сэтгэлээ нээдэг байх ёстой, ярилцдаг байх ёстой гэж харагдаж байна. Тэр одоо safety энерги аягүй чухал байна. Аюулгүй мэдрэмж аягүй чухал байна. Яагаад гэхээр та хоёрт эсвэл чамд би одоо үнэхээр энэ хүнд итгэж болох ч юм уу тийм асуулт айгүй үлдээд байгаа харагдаад байгаа байхгүй юу. За дээрэс нь угаасаа энэ харилцаан дээр та хоёр ингээд би биндээ яригдаагүй, ярилцчихдаггүй, хэлж чадаагүй үгсүүд айгүй их байна. Ингээд дотроо хаацсан тий одоо би бинийгээ бүрэн мэдэрч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн яг юу бодоод байгаа тий тэр хүн үнэхээр надтай хамт баймаар байгаа юм болов ч юм уу. Ийм асуултууд байна. Одоо зүүн совингийн шин чанартай дотроо одоо та нэг зүйл мэдрээд байгаа ч юм шиг те. Гэхдээ энэ яг одоо ийм тайван мэдрэмж биш нэг юм дууга хураацсан дээрээс нь жоохон тайван жирийн тайван байдлаар дууга хураагаагүй зүгээр ингээд ямар нэгэн зүйлийг мэдээд байгаа юм шиг мөртлөө хэлэхгүй байгаа тэр энергийг илтгэхэд байна л гэсэн үг. За ийм байна. Энэ
харилцаан дээр бүх зүйл яг нээлттэй биш байна л гэж харагдаад байна. За дээрэс нь 9-ийн зоос гарч ирж байна. 9-ийн зоос ч юм бол би даасан байдлыг илтгэдэг. Тэ ингээд харилцаанд одоо бид гэж байдаг болохоос би гэж байдгүй шүү дээ. Гэтэл 9-ийн зоос чи ер нь би даасан энерги багхгүй юу? Нөгөө миний үнцэн, миний өөрийн орон зай. Гэтэл одоо энэ хосын харилцаан дээр би буюу миний орон зай, би өөрийнхөө орон зайг хамгаалж байна. Би хин нэгнээс хамааралтай болмооргүй байна гэсэн энерги айгүй өндөр байна гэж харагдаж байна. Би одоо өөрийнхөө амьдралын үнцнийг алдахыг хүсэхгүй байна л гэдэг энерги байна гэсэн үг. Тэгэхээр энэ харилцааны гол асуудлууд бас бид биш би гэж хараад байгаа байна гэж хэлэх гээд байна. За тэгэхээр тэр хүн дотроо яг одоо таны бодоод байгаа тэр хосын харилцаанд байгаа хүн дотроо яг юу мэдэрч байгаа вэ гэдэг дээр дөрвийн аяга, хатны саваа, хатны аяга гэдэг үгдрүүд гарч ирсэн. За тэгэхээр жоохон залхсан сэтгэл ханамжгүй байдал байна. Дөрвийн аяга бол угаасаа сэтгэл ханамжгүй байдал. Одоогийн байдлаар бол жоохон нэг юм одоо сэтгэл зүрхээ хаацсан, эсвэл ингээд айгу хэрүүл маргаан, эсвэл харилцааны өмнөх асуудлуудаас болоод амар юм ядарсан, юм урамгүй болцсон байгаад байна. Тэ? Одоо юу гэдэг чинь асуудлуудын хажуугаар хайрлаад байсан ч анхаарал тавиад байсан ч гэсэн тэр хүн яг юм таны өгж байгаа анхаарал халамжийг бүрэн дүр өглөөж авч чадахгүй нэрэг байгаа хгүй юу? Дотроо өөрийгөө хаацсан. За тэгэхээр бүр огт таныг сонирхгүй байна, тоохгүй байна гэсэн үг бол биш. Зүгээр өөрөө сэтгэл дотроо айгүй юм хоосон мэдрэмжтэй болоод нэг юм залхацсан мэдрэмжтэй болцсон байна гэж харагдаад байна. Тэгэхээр одоо нөгөө би үнэхээр энэ харилцаанд энэ бит хоёрын харилцаа үнэхээр одоо зөв үү ч юм уу те ийм байдал руу аягүй орсон байгаа харагдаад байна. За тэгээд хатны саваа гарч ирж байгаа. За тэгэхээр уг нь бол таныг аягүй дур булаам одоо маш хүчтэй хүн тэ өөртөө ихтэй аягүй гал энергитэй гэж харж байна. За тэгэхээр айгу тань руу соронц шиг татагддаг тий ер нь бол таныг өөрийн гэсэн ауратай гоё гал энергитэй хүн гэж мэдэрдэм байна. Ер нь таны байдлуугаасаа одоо хатны саваа шиг байх. Тэгэхээр нэг юм хүнийг айгу өөртөө хүчтэй татдаг, дурлуулдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол тань руугаас айгу хүчтэй татагддаг юм байна. Таны ерөнхийдөө байгаа байдал чинь тэр хүнд айгүй нөлөөлдөг. Зүгээр байгаа байдал тэр энерги аура чинь гэсэн үг. Та ерөөсөө өөрөөрөө байхдаа л тэр хүний анхаарлыг татчихдаг. Энэ хүн тэ байхад би айгүй юм гоё дулаан мэдрэмж авдаг гэж мэдрээд байгаа байхгүй юу? За тэгээд хатны аяг гарч ирсэн. За ерөнхийдөө таныг уг нь бас цөөлөн юм халамжтай гэж бас мэдэрдэг юм байна. Тэ? Таны тэр зөөлөн сэтгэлд айгу татагддаг гэсэн үг. Зөвхөн одоо гал энергитэй дур булаам эмхтэй эрхтэй хүн гэж харахаасаа илүү одоо илүү юм зөөлөн дулаан гоё намайг ойлгож чаддаг, ярилцаж чаддаг, энтрэж боддог байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр гихтээ магадгүй одоо дөрвийн аяга байгаа учраас энэ их гоё бодол мэдрэмж байгаа боловч одоо магадгүй хэрүүл маргааны үүднээс харилцаанд одоо ямар ч асуудлууд тулгарсан юм мэдхгүй тэр болгоноос шалтгаалаад жоохон нэг юм өвлөгдөхгүй байгаа ч юм шиг одоо урамгүй мэдрэмж авсан байна гэж хэлнэ тэ би энэ хүнийг би энэ хосыгоо би энэ хайртай хүнтэйгээ хамт баймаар байна. Би энэ хүнтэй татагддаг надад хайр сэтгэл байгаа. Гэхдээ би яг одоо зүрх сэтгэлээ бүр нээж чадахгүй штэ гэсэн тийм энерги дээр очсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр л гол нөгөө харилцааны асуудлууд үүсээд байна л да.
таныг үнцэнтэй хүн гэж боддог тий. Тэгэхээр тэр хүний одоо хүлээж авах таныг хүлээж авах ч юм уу эсвэл дотроо тэр хүн юу мэдэрч ин гэдэг л асуудал байгаад байна гэсэн үг. Жохон тодорхойгүй байна гэж харагдаад байна ш. Нэг юм сэтгэл зүгээрээ жохон залхацсан, дотроо хаалт тавьсан. Яг харилцаагаа гоё авч явъя гэхээр яг тэгэх чадвар чадамж нь жохон сул байна л гэж харагдаад байна гэсэн үг тэр хүний зүгээс бол. За тэгэхээр ийм байна. Ийм мэдрэмжүүдийг манай 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн хостын харилцаанд байгаа хүн мэдрээд байна гэсэн үг. За тэгэхээр нэмэлт хэсгийг та хэд маань аваад ороод ирэх юм бол та энэ харилцаанд яг юуг ойлгох хэрэгтэй вэ? Дээрэс нь энэ одоо хосын харилцааны ирээдүй ямар байгаа вэ? Тэ цаашдаа энэ хосын харилцаа ямар ирээдүй хүлээж байна? За дээрэс нь одоо харилцаан дээр энэ таны харилцаанд хосын харилцаанд байгаа хүнтэй энэ орчлон хорвоо ертөнцөөс танд өгж байгаа зөвлөгөө яг юу вэ гэдэг тал дээр би бас гүнзгий уншлага хийж өгөн. За тэгэхээр манайхаа нэмэлтийг аваад ороод ирэх юм бол ийм байгаа. За тэгээ дараагийн бичлэгүүд болон нэмэлт дээрээ уулзцгаая. Манайхаа subscribe дарахаа битгий мартаарай. Манай 3 дугаар группийнхан The Tower эсвэл айгуу гоё галын нэрхтэй хүмүүс байгаа учраас Queen of Wands гэдэг сэтгэгдэл үлдээгээд өгөөрэй. Маш их баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.